манай глобал сүнцэн үүдийн орчилттой холбоотой мэдээлэл олгож байна. 1992 оны 1 сарын 13-ны өдрийн сүнцэн үүдийн хандж байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр 2000 оны 19 сарын 4-ний өдөр 2019 оны 11 сарын 14-ний өдөр хос бүрдээд 3 удаа шинжилж үзсэн байна. 1999 оны 19 сарын 24-ний өдөр ямар өөрчлөлт болсон байна харъя. За энэ үед хурлын дарга компьютерч үзсэн байна. 2000 оны 12 сарын 4-ний өдөр ямар өөрчлөлт болсон бэ харцгаая. Энэ үед их хурлын дарга ийм шүтсэн байна. За 2019 оны 11 сарын 14-ний өөрчлөлт буюу жилийн өмнө өөрчлөлтээс мэдээлэл гаргасан. Энэ гарсан энэ маш их өөрчлөлт болсон. Хотын замд байсан. За сүүлийн өдрүүдэд шинжлэгдсэн 6 дугаар зүйлийн 2-ын талаар нэлээд олон малаа хийж байгаа. Хүмүүсийн зураг бичлэгийг тавьдаг. За одоо баярхүү. Баярлалаа хэлцээд орж байгаа. Бид 3 асуулт тэгээ нэг тийм 3 асуултны санаа зовж байгаа нэг юм хэлчихэ. Нэгдүгээрт нь 6-гийн 1-ээр байсан тэр гагцхүү ард түмний мэдлэлт байсан төр хамгаалдаг байсан тэр газрын хэвлийн баялаг саяны та бүхний тэр 6-гийн 2-ын нэмэлт өөрчлөлтөөр төрийн нийтийн өмч буюу өмчлөн тодорхой болчихдог. Тэгээд танай судлаач эдгээр хүмүүсийн тэрийг тэгэд тодруулаад яг ард түмэн улс төр нийт бүгд нэг ижилхэн утга агуулгатай гэдэг. Тэгэхээр их баярлж байна л да. Эндээс одоо юмрынхаа юу харагдаад байна гэхээр сая тавжин маань хэлж байна. Мэдээж иргэний төр гэдэг юм орхигдсон байсан иргэний эрүүгийн олон органик уулуудыг та нар засах төлөвлөгөөтэй гэж би ойлгоод байгаа. Тэрийг сайн хийнэ. Би бол зүгээр юу хөөхөр энэ хугацаанд алдагдсан байсан. Яг энэ нэг тодорхойгоос алдагдсан байсан тухайлбал оюутлахын ордог. Яг одоо энийгээ байлдуулаад угаасаа үндсэн хуулиндаа ингээд нийт ингэж нэрлэгдэнэ үү ард түмнийх гэнэ үү ямар ч байсан ирчлээ шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг та нар нэг үндсэн хуулиар барьж ягаад одоо тэр чадахгүй хэлцээр сууж чадахгүй нэг болохоор Английнхаа арбитрийн шүүхлийг чирж аваачаад тэмэн дээр ямааны гард болгочих гээд байдаг. Нэг болохоор ингээ байгаад ахаар тэр нэг 10 тэрбум долларынх нь хүүн гүйгээд манад ноогддог хүүн явагдаад байдаг. Тэгээд төрийн ханшны уналтаас болоод төсөв дээр жир болгон том ачаал орж ирээд байдаг мэдэг гэдэг ийм юмудаа нэг өсөн энэ үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийнхөө утга агуулгаар шийдчихээч гэж хүсмээр байна. Яг л ард түмэн бухимдаад байна гэхээр нөгөө 2009 онд нөгөө 2 нөхрийн өгсөн оюутлах гэдэг онгоо охиноо буцаагаад ч гэсэн тэр ямар нь болсон хамаагүй аваад тэгвэл тэрнээсээ болоод дахиад дараагийн үеийнх нь ингээд өөртөө аваагүй өрөнд ороод өөртөө төлөх ёсгүй төвөргийн ханшны уналт дулаан цахилгааны үнийн өсөлтөд төлж ингэж бүр улам өрийн ангалд ороод байгаа л би зүгээр судлаачийн санаа зовж яваад байгаа. Тийм болохоор одоо тааны өнөөдрийн ойлголт тайлбарж байгаа энэ харахад бол бид ч гэсэн шинэ үндсэн хуулийн төсөл концепц ярь тэмцэхтэй бол та нарт энийг шийдэх гарцыг чи хамт хийх гээд ингээд энийг ард түмний өмчиж болгочоод оюутлахаатай хэлэлцээр суугаач эсвэл ард түмний санд асуудал явуулчаад одоо өнөөдөр байж байгаа хууль эрхцээ орчингоо шийдэж чадахгүй байгаа оюу толгой болон тэр зандан шатар даргыг хилээд байгаа тэр 6000 гаруй чинэл эцсийн зүйдээ аваад өрийг хог баасаа нэг цэвэрлээ. Тэгээ монголчууд эзэмшдэг юм дээр нь хилээд байгаа нэг 3-4 тэрлион долларын хэмжээнд үндэгдэх юм чи мөнгөнд босгож өгөөд өөр бизнестэй оруулдаг гэсэн монголчуудаа авч хараад гадны зүгээр залтангуудыг хөрөнгө оруулагчийн үлдээгээ залтангуудыг гаргаад нэг эх орноо нэг газар нутгийн эзэнтэй ард түмний амар олгоочж хүсээр тэгээд яваад байгаа. Тэгээ энэ дээр та нар маань энэ ойлголтоор цаашаа ингээд яг ард түмэн гэдгээрээ явах юм уу яах юм уу нэг хоёрдугаарт нь сая бас тэр зандан шатлын хилээд байгаа. Одоо энэ саяны судлаачдын яриад байгаа неолиберал шашныг бол би зөвшөөрөхгүй итгэл үнэмшлийн хувьд. Би нөгөө талд нь одоо яг Америкт болон Европын орнууд төгжиж байгаа national conservatism төрийн байгууламжийн хувьд эдийн засгийн хувьд national developmentism
мөнгөний бодлогын хувьд энэ Филиппинт агуулж ирсэн оюутлогын маягаар энэ 6-гийн 1-2-оор залддаг энэ биш. Модерн монетary theory гэсэн ийм цогц төрийн байгууламж, уламжлалт болон өнөө цагийг хослуулсан. Тэр Монтеско тэр бусдын тооцож үзээд ард түмний шууд сонгодог тэр эрхүүдээ эдэлдэг. Яг юуны эдийн засгийн хувьд бид нар үндснийхээ эдийн засаг, үндэсний капитал хөрөнгөтнөө бий болгосон тогтолцоо. 3-дугаарт нь мөнгөний бодлогын хувьд бол ингэж оюу толгоогоо өөдний 10 миллиард долларыг амь оруулаад тэдгээс худлаа компьютертэй зээл аваад тэрийн бидний харьяанд байдаг Монгол банкн дээрээс 10 бодлогын үнэртэй өндөр хүүтэй төгрөгийн эмээстэй нийлүүлдэг. Тэндээсээ 10% алдагдaltaй байна. Аржины банкаар дамжаад өндөр зээл болдог. Энэ тогтолцоог янзлах юмудаа би ярихад намайг төрийн хэсэг гэмт тэрийг хийсэн. Яг өөрийнхөө энэ шашны бага цуглуулад энд тэнд яриад сурталчилаад та нарыг шөөмжлөхэд гэмт хэрэгтэн гэж үзэх юм уу үгүй юм уу? Тэр зандаг шатыг ярьж байгаа нь маш айдастай байх юм. Юунаас айгаад идэв? Ард түмэн дэмжижээд битээ хайж. Та нарт бидний юм хэрэгтэй. Энэ хоёр дахь асуулт нь. Тэгэхээр би гэмт хэрэгтэн болох юм уу үгүй юм уу? Би угаасаа шинэ мөнгөний бодлого клуб байгуулна. Энэ концепцоо юмаа тайлбарлана. Үүн дээрээ бид нар шинэ үндсэн хуулийн концепт одоо байгаатай уялдуулаад та нартай ярина. Ард түмний дэмжлэг авна. Энэ бол миний тэмцэл зогсохгүй. Энэ хоёр дахь асуулт. 3-дугаарт нь одоо яг иймэрхүү асуулт юмаа яриад ирэхэд та нар энэ чинь нэг баахан хамжлага маяг судлаачаа суулгачаа сууж байгаа шиг би өөрийн багаа суулгачаа тэгээд тэр зандагтны хэлдэг шиг телевизүүдээ саяын авах та нар ирж чөлөөтэй оролцороо дүндээ мөндөө бол зүхтаад байсан ирээгүй шүү үндсэн хуулийн югаар одоо урьж ийн аль биесээр за ёо тоглоомгүй урьж ийн энэ чинь түүхэн тоглоомгүй түүхэн хүн хариуцлага хүлээн шүү би энийг архив бичүүлж байгаа 50 жил 100 жилийн дараа үзнэ хэнийх нь үнэн байсан гарах учраас за тэгээд 4-р нь яг хөө миний нэг айгаад байгаа хар байгаад байгаа энэ геокодончдогтээ хийгээд байгаа 90 оноос хойш хийсэн алхмуудыг харахад энэ зүгээр тэр миний хар шүү. 3 энийг та нар маань үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс байнга анзаарч дараагийн органик хуулиудыг хийхдээ анзаараа. Нэгдүгээрт нь тэрийн митинг гэдгийг далиндуулаад харийн шашны болон янз бүрийн бүтцүүд нүүж ирээд дарам садаа шиг энэ тэмдгийн цагаат засгийн газар бий болчих үедээ 100 жилээр энэ аваад энийг та нар минь анхаараад нэг хоёрдугаарт стратегийн орд гэдэг нэрийн дор Ретентэмтийн дараагийн харийн мөнгө хүүлэгчд, луйвчд ирээд баталгаажчих үедээ энэ дээр анхаараа. 3-т нь стратегийн бус орд хэдэг дээр дотоодын хулгайчлал бас хөлжөөд төрөл арилжаад дахиад ард түмнээ зовоогоод явчих. Ийм 3 юм дээр анхаараа. За баярлалаа. За баярлалаа. Чухал санал хэллээ. Яг нэгдэж байгаа хариулт өгөө тий.